Амар гэрийн нэвтрүүлгийн ярилцлага цаг болон эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараар цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлцийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хууранда чулуун тамир ахлах мэргэжилтэн цагдаагийн хушууч даваа нэм нарыг ураад байна. Та бүхний энэ өдрийн амрыг ирээ. Өнөөдрийн бидний ярилцлага сэдвэр бол хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээ цагдаа байгууллагаас зохион байгуулж байгаа. Энэ талаар арга хэмжээний талаар танилцуулна. За тэгэхээр би юуны өмнө энэ арга хэмжээний талаар ярихаас өмнө хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бас тодорхой хэмжээд ярих гэж бодож байна. За Монгол улсын эрүүгийн хуулинд 260 орчим гэмт хэргийн зүйлчлэл байдаг. Энэ гэмт хэрэгүүдээс өнөөдөр 4 төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80% дангаараа эзэлж идэг. Энэ ямар 4 гэмт хэрэг байх вэ гэхээр нэгдүгээрт хулгайлах, за хоёрдугаарт бусдын биед гэмтэл учруулах, гуравдугаарт зам тээвэр ослын гэмт хэрэг, за дөрөвдүгээрт заллим эхлэх гэмт хэрэг. За энэ 4 төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80% дангаараа бүрдүүлж идэг. За тэгэхээр сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэрэг гарч байгаа нөхцөл байдлын талаар мөн иргэд энэс яаж урьдчилан сэргийлэх вэ? Шинээр батлагдсан гарсан эрүүгийн хуулийг нийгэм сурталчилгаа одоо иргэдэд хүрч байгаа зарим буруу ойлголтоос болоод бас халаасны хулгайн гэмт хэрэг жишээ нь бол өсөж байгаа байхгүй. Яагаад өсөж байгаа гэхээр энэ эрүүгийн хуулинд 300 мянган төгрөгнөөс бага хэмжээний хулгайн гэмт хэрэг үлдэх юм бол зөрчлийн хуулиараа 7-оос 30 хоног баривчлаад за хэрвээ 2 удаа та зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдах юм бол эрүүгийн хууль зааснаар байнгын их үүсрээ болгосон амжиргааны орлогоо болгосон бол таныг 5-аас 12 жилийн хугацаар 20 хал шийтгэнэ гэдэг зүйл ангаар тэр халаасны хулгайч шийтгэж байгаа. Өөрөөр хэлбэл за халаасны ч гэлтгүй ер нь бага хэмжээний хулгай 6,000 төгрөгийн хулгай гэдэг өнөөдөр 7 хоногийн баривчилгаа аваад гээд байгаа хүн байгаа. Энэ хүн дахиад 6,000 төгрөг юм уу 10,000 төгрөг ижүүлэх хулгайлах юм бол за 300,000 200,000 төгрөг ижүүлэх хулгайлах юм бол таныг эрүүг үүсгээд шалганаа. Энэ нь болохоор хүнд ангиллын гэмт хэрэг буюу 5-аас 12 жилийн хорих халтай энэ зүйл ангируу татаж ингэ шалганаа гэсэн ийм эргэцүүн өөрчлөлтүүд гарсан. Энийг одоо буруу ойлгоод өөрөөр хэлбэл одоо нэг 300 мянгаас доош хулгай хийж болох юм байна. Тэгэх юм бол зөрчлийн хуулиар нэг 7 хоног юм уу 30 хоног баривчлагдаад тэгээд би болох юм байна. Тэгээд тэрнээс бага хулгай хийгээд иж болох юм байна гэж буруу ойлгоод тэгээ хулгай хийх идэвхүн ингэ сэргээд ирж байгаа байхгүй юу. Тэрнээсээ болоод одоо хэрвээ та нэг удаа хулгай хийлээ баригдлаа 7 хоног баривчлагдлаа 2 дахь удаа хулгай хийх юм бол та шууд 5-аас 12 жилийн хорих ялтай зүйл ангаар шууд эрүүг үүсгэхэд явна. За 14 хоногийн одоо энэ үйл ажиллагаа энэ хилцүүлгийн үед бол байгууллага аж ахуйн нэгж байгууллагатай хамтран хийж байгаа талаараа танилцуулаач. За өнөөдөр буюу 1 сарын 11-ний өдөр Монгол Улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цагдаа ерөнхий газартаа хамтраад хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлд янаас нэвтрүүлэхэд сэдвтэн хэлцүүлэлт зохион байгууллаа. Тус хэлцүүлэгт төрийн болоод эртний нийгмийн нийт 23 байгууллага тус хэлцүүлэгт оролцож энэ хулгайлах төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх эрүүтийн түвшинг дээшлүүлэхийн зорилгоор дээшлүүлэхийн тулд олон улстай амжилттай хэрэгжиж буй твшилт ямар техник тоног төхөөрөмж байна, арга туршлага байна, бодлогын баримт бичгүүд байна. Энийг Монгол улсад нэвтрүүлэх ямар боломж болцсон байна гэдэг асуудлыг хүрээнд хэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлцүүлэгт маш олон санаачлаг гарсан. Тус хэлцүүлгээс гарсан уриалга өнөөдөр ингээд гарч байна. Наацхийн жишээхэд одоо өнөөдөр хаан уул дүрийн 6 дугаар орооны 1 иргэн өөрийнхөө амьдарч байгаа хороон дээрээ бүхэл бүтэн 4 гудамжийг камержуулсан. Өнөөдөр 2 жил сайн дураараа тухайн хороондоо ирсэн сууж байгаа иргэдийн санаачлагыг өрнүүлээд ажилласан. Гудамныхаа 4 гудамны 2 талын өнцөгт ингээд 9 камер байрлуулсан. Одоо өнөөдөр сүүлийн 2 жилийн хугацаанд тухайн 4 гудамжинд нэг тулгаан гэмт хэрэг үлдэгдээгүй. Үлдгэсэн гэмт хэрэг нь тухай бүр илэрч ийсэн. Эргээд энэ зөвхөн хулгайн төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг биш. Тухайн гудамжинд оршин сууж байгаа иргэдийн зан төлөвт нөлөөлж эхэлсэн байдаг байхгүй юу? Нөгөө гудамжиндаа гаргаад угаацаа хасгачдаг, үнсээ хасгачдаг, тийм ээ? Энэ үйлдэлүүд нь тасан зогсоогдсон.
ийм амжилттай хэрэгжиж байгаа иргэд болон төрийн бус байгууллага, иргэний нэгэн байгууллагуудын үйл ажиллагааг одоо энэ аяны 14 хоногийн хугацаанд өрнүүлэх, бусдад таниулах, энэ таниулснараа бусад одоо нөгөө хулгайд үзүүлээ алдаад байгаа хороо гэдэг юм уу, газар нутгийн иргэд санаачлах өрнүүлээд тухайн хариуцсан нутаг дэвсгэрийнхаа цагдаагийн байгууллагатай хамтраад дэмжлэг тусалцаа аваад энэ төрлийн гэмтрээс өрсөн сэргийлэх чиглэлд хамтраад ажиллах ийм том аяныг зохион байгуулахаар цагдаагийн байгууллага төлөв ажиллаж байна. Түрүүнд Чулуун Дамирдын дуранд ярьж байна. Өнөөдөр бид нар хулгай гэж яриад байгаа. Өнөөдөр хулгайчийг өөгшүүлээд байгаа бас ченжнер гэдэг этгээдүүд бий, тийм ээ. Гар утасны ченж гэдэг байна. Мал махны ченж гэдэг байна. Үн тэтгэлийн ченж, тээврийн хэрэгслийн эд ингээ худалдаа авдаг ченж гэдэг. Өнөөдөр бид нар бас энэ ченжнерт өнөөдөр бүх ченжнэрийг судлаад цагдаагийн байгууллагад байна. Одоо өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эрүүгийн хуулинд маань өнөөдөр ченжнэр гэдэг асуудал. Одоо гар утсаа хулгайд алдсан этгээдэн гар утсаа худалдаж аваад цаашаа мөнгө болоод ашиг болж байгаа иргэдэд маань өнөөдөр ченжнэр гэх этгээдүүд маань өнөөдөр Монгол Улсын хуулиар мөнгө угаах гэмтэргээр зүйлчилдэг болсон. Одоо бид нар энэгээр юу ярилдаг ч юм нөхөр одоо энэ хууль эрх зүйг сурталчлах мөнгөний аяны хүрээнд тийм ээ. Ченжнэр гэдэг байгаа энэ этгээдүүд маань та нар ийм үйлдэл гаргаад ингээд ашиг олдог болох юм бол энэ маань мөнгө угаах гэмтэргээр эргүү хариуцлага хүлээх юм биш үү гэдэг хууль сурталчлах, иргэдийн сайн санаачлагыг өрнүүлэх ийм аяныг зохион байгуулад ажиллахаар тавьж байна. Тэгэхээр төрийн бус байгууллагууд энэ ханд юу яаж оролцож байна? Энэ өнөөдөр зөвхөн төлөөлөлөнд оролцож байгаа 23 байгууллага гэдэг бол үүнээс цаана одоо энэ хилцүүлэгт одоо өнөөдөр хэвлэл мэдээлэл гараад эхлэнгүүт манайд цагдаагийн ерхий газар өрсөн сэргийлгэлц тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хамтраа та нарын энэ өрнүүлж байгаа энэ нэгдсэн арга хэмжээ чи оролцъё. Бид нар дуу хоолой хүргье. Бидний ийм үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас ингээд дэмжиж өгөөч гэсэн санаачлах гаруул цагдаагийн байгууллага хүлээж аваад зөвхөн 14 хоног гэхгүй хойшд ингээ хамтраад ажиллах цагдаагийн байгууллагаас бэлэн байна. Тэ. Тэгэхээр одоо энэ хилцүүлэг одоо энэ урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэж байгаа энэ ажил энэ эрчимжүүлсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд одоо энэ ажлыг явуулж энэ байгууллага иргэдтэй хамтарсныхаа үр дүнд энэ гэмт хэрэг одоо багасах ч юм уу тийм ээ тодорхой үр дүнд хүрч чадах уу? Сүүлийн 20 жилийн хугацаанд засгийн газраас 2 удаа хулгайн гэмтэртэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан байдаг. 4 жилийн хугацаатай. Энэ үндэсний хөтөлбөр хэрэгжээд явснараа тухайн үед 48-аас 50% та байсан хулгайн гэмтэргийг 32% хүртэл бууруулж чадсан байгаа юм. За тэгээд тэр хөтөлбөр 2004 онд зогсоод за тэрнээс хойш одоо дахиж хөтөлбөр боловсруулаагүй батлаагүй байна л та. Тэгэхээр энэ төр засгийн тэр үндэсний хөтөлбөр боловсруулж батлаад тэргээ хэрэгжүүлэх төлөвөө гаргаад үр дүнтэй хэрэгжүүлснээр энэ хулгайлах гэмтэргийг бууруулж чадна. Саарамжуулж чадна. Нэгдүгээр. Хоёрдугаар цагдаагийн байгууллага өнөөгийн үйл ажиллагаанд бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Бид нар энэ хулгайн гэмтэрэг, ер нь гэмтэргийг үйлдэгчнийхэн дараа илрүүлэх шийдвэрлэхэд одоо үйл ажиллагааны зардлын 80 орчим хувийг зарцуулж байгаа. Тэгвэл одоо энэ урьдчилан сэргийлэх гэдэг энэ үйл ажиллагаа чинь гэмтэрэгтэй тэмцэх ажлын тэргүүлэх чиглэл юмаа гэдэг тодорхойлтыг гаргасан. Цагдаагийн байгууллага үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө гэдэг юм, стратеги бодлого гэдэг юм бид нар боловсруулж байгаа. Тэрэн дээр энийг бүр нарийн цагаад өгч. Тэгэхээр одоо яах вэ гэхээр ухтан тагнах, ухтан мөрдөх энэ ажиллагаа чинь эхлэх юм. Телевиз радиогоор сурталчлах энэ ажил бол урьдчилан сэргийлэх ажлын зөвхөн нэг хэлбэр. Үүний ард маш олон ил болон далд урьдчилан сэргийлэх ажиллагаанууд байдаг. Энэ ажиллагаануудыг идэвхжүүлж зөвхөн гэмт хэрэгээс урдчилж бид нар гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаарх мэдээллийг авч үйлдэгдээс нь талсан зогсоох. Гэмт хэргийг саарамжуулах тодорхой бүс нутгууд дээр нь гэмт хэрэггүй бүс болгох зэрэг энэ урьдчилан сэргийлэх ажиллагаануудыг шат дараатай хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг хулгайлах гэмт хэрэг саарамж байна. Энэ төрлийн арга хэмжээнүүдийг бид нар авч хэрэгжүүлж байна. За ярилцах цаг болонд маань маш хэрэгтэй мэдээллийг үзэгчдэд маань хөгсөн та бүхэнд маш их баярлалаа. Ярилцах болонгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Амрын ирээ нэвтрүүлэг үргэлжлүүлсээр байна.